Эрдэнэс 5-7 хувьцат компани хувьцааны талаарх авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоол батлагдлаа. Тогтоолоор 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үнд цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хязгаарлагч хувьцат компани бүртгэлд Эрдэнэс 5-7 хувьцат компани хувьцаа эзэмшиж байгаад нас орсон 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ. Мөн энэ тогтоол нь Эрдэнэс 5-7 компаниг 2026 онд багтаа нээлттэй компани болгох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж байна. Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг захимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт туршилт тохируулгын ажлыг хийж бэлэн болгожээ. Оролцогч байгууллагуудын харилцан мэдээлэл солилцож бүрдүүлэх иргэдэд хувьцаа ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгч сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэ тогтоолыг 2026 оны 6 дугаар сарын 1-ээс дагаж мөрдөнө. Өнөөдрийн байдлаар тус компани гаргасан 12 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 7350%-ийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч Эрдэнэс Монгол хязгаарлагч хувьцаат компани 7.1 сая ширхэг буюу 0.6%-ийг үндэсний 488 аж ахуй нэгжүүд 3.1 тэрбум ширхэг буюу 2644%-ийг Монгол улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна.